Английн Премьер Лиг болон Фантази Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Talk подкаст. Английн Премьер Лигийн 6 дугаар тайгийн тоглолтууд болж өнгөрлөө. Амар уугнаа цагтаа бид 6 дугаар тайгийн ихэдэ базаад тэгээд их 7 дугаар тайгийг бас юу болох тухай бас таамаглалаа хуваалцъя. Уугнагийн багаас эхлэе. Сайн бацхан уу. 6 дугаар тайгийн оноогоо танилцуулъя. 39 оноо авсан. Ер нь бол дунджаас доогоор оноо. Тэгээд энэ 6 дугаар тайгийн өмнө болохоор би 5 дугаар тайрыг дээрээс хангалтгүй гэж үзсэн. Уул нь 45 оноо авсан. Тэр тоглолтын дээр. Тэгээд хангалтгүй гэж үзээд 7-8 хийсэн. 1-8 нэрхтэй байж 6-8 нэмчээ 7-8 хийсэн байгаа. Ер нь бол бага орой төрчихтэн солилцсон. Гисийн хэдэж ч бас яг хангалттай урд нь авч чадахгүй л байна. Ер нь 8 хийхдээ бол тогтмол 60-аас дээш оноо авна. Тэр нь 70 оноо дундчлна гэж бодож 8 хийсэн. Тэгсэн боловч одоо ер нь яг сансан дээр хурц чадсан. Хамгийн гол юм бол Штерлингийг багийн ахлагчаар тавьчихсан. Гэсэн чи бүр тоглолтод гарч тоглоагүй, сэлгэнээс ч орж ирээгүй. Тэрэн дээр л алдаа гарцсан. Тийм байгаа да. Хамгийн өндөр оноог бол Ферминио авсан байна 9 оноотой. Тэгээ бус нь бүгд 2-3 гэсэн оноод 1-2 оноод л авсан. Тийм байна да. Амрын хувьд багийн оноо юу байгаа лээ? За. Миний хувьд 55 оноо авсан. Лигийн хүрээнд дунд чинь Фантази лигийн хүрээнд дунд чинь 52 оноо байсан. Тэгээд дэрний дунд 7 оноо авсан байна. 1-8 хийгээгүй байсан. За тэгээд хамгийн өндөр оноог бол Лүнстрам авсан төсөөлөггүй тоглогч маань хамгийн өндөр оноо 12 оноо авсан. Харин Стерлингийг багийн ахлагчаар тавьсан байсан чинь Стерлинг тэгээд сэлгээнд ч нээс ч гаш тоглосонгүй нөхөдөө. Тэгэхээр Стерлингээс өөр саалтад ч юм уу баглагчд тооцоогүй гэж бодож байгаа. Тэгээд Стерлингийг улаан сонгосон Сити ууртай байгаа. Тэгээд Ватфордыг ер нь нүднэ гэдгийг мэдчихсэн. Тэгсэн бодож исэн бодлооч тэгээд Стерлингт өгдөг нь их буруудлаа. Тэгээд энэ тойрогт Абрахамыг аваад Бормонтын Кингийг зарсан байгаа. Дараагийн тойрогоос 8 хийхгүй гэж бодож байна. За тэгээд буруу сонголт хийсэн нэг тоглогч, зөв сонголт хийсэн нэг тоглогч маань энэ хоёр л байна. Да. Тэгээд баг бүтсэн. Тийм, өнгөрсөн 6 дугаар тайрагт 64 оноо авсан. Энэ нь бол 2-8 хийгээд гас 4 оноо гэх тэгээ 60 оноо авсан гэсэн үг л дээ. Энд тавгуулынхаа оноог бодоход тэгээд энэ багийн хувьд бол юм нь ахлагчийн сонголтын дээр одоо Агуэрагаас өөр сонголт байгаагүй дээ. Тэгээд Агуэраг ахлагчраа тавьсан. Тэгээд Агуэраг нэг гол ассист гээд арай гайгүй оноо авсан. Тэгээд сэлгэнд Лүнстрамыг суулгацсан. Тэгсэн чинь 12 оноо авсан байдий. Бас сэлгээндээ бас дахиад 9 оноо авсан байсан. Дэг 5 оноо авсан байсан. Дэгөө суулгацсан байсан. Келигээ онд гаадаг, сэлгээгээ гаадаг оноо авсан байлээ. Тэгээ яг саалаа 5 оноо авсан гээд бусд нь бол тэгээд их оноо аваагүй. Тэгээд нэг явсараа нэг жав болцсон байгаа. Тэгээд өмнөх тойрогт 2 сэлгээс ягаад вэ гэхээр шүдний өвчин болоод байсан. Ватфордын Холибасыг одоо зайлуулсан л да. Зайлуулаад онд нь болохоор Бормонтын Дэгог авцсан нэг зөв сонголт болсон юм байна. Тэгээд Дэгог аваад Дэгод итгээгүй. Эвертны дигнэд итгээд тэгээд хөөхий тэр маань тэгээд 0 оноо аваад. Тэгээд одоо өнгөсөө 1 оноо авсан юм байна тий. Тэгээ уг тэгээд тэр нөгөө хоёр сэлгээнд байсан нөхрөө зөв мэдээд гаанд гаагсан бол уг нь 70 оноор гарах байсан байна. Тэгээ энэ тойргийн хувьд их олон гоолтой тоглолт бас тойрог болж өнгөрлөө. Миний одоо 39 оноо авсан байгаа ш нийтдээ. Тэрнээс
ерөөсөө 21 оногийн Ливерпулийн 3 тоглогч байгаа байхгүй надад. Ферминио, Сала, Александр Арнольд 3. Тэгээ энэ 3 яг нэг Ливерпулийн яг тэр 2 гол гуруулаа яг оролцсон 3 тоглогч. Энэ нь хамгийн зөв сонголт байсан байна. 21 он авсан. Тэгээ үлдсэн 18 оногийн болохоор тэгээ талуудраа үлдсэн 8 тоглогч авсан байгаа байхгүй. Тэгэхээр бусад тоглогчд бол амар сонголт уруутай байсан. Тэгээ яг Ливерпулийн 3 тоглогч миний оноог ер нь барьж явсан. Хэрвээ энэ 3-ын аль нэг нь муу тоглосон ч юм нэг юм бол миний оноогаар нэлээд доош орох гэсэн юм шиг байна. За, онцлог тоглолтуудаа ярих уу? Гуулаа нэг өөр онцлог нэг тоглолтыг онцлоод ярилцээ. Тэгээд тоглолтод тулгуурлаад багийн тоглолтуудыг яриад тэгээд эрэг теорийн бас нэг тоглолтуудыг онцлоё гэж бодож байна. За, миний хувьд өөрийнхөө баг бол Тоттенхэм Лестер хоёрын тоглолтыг ярьтын билээ гэж бодож байна. Тэгээд тооёроос үзэл бодлоо илэрхийлээрэй. За, энэ тоглолтын статистикийг харах юм бол энэ бөмбөг эзэмшилт их ойролцоо байна. Тоо 56, Лестер 44-гээд хаал руу зогсон зохилт нь бас их ойролцоо. Хаалгаа онсон зохилт нь бол Лестер Сити яриа илүү 7 одоо хаалгаа онсон бол Тоттенхэм 4. Лестер 8 одоо болгон зохилт хийсэн бол Тоттенхэм 2 ч гэдэг юм уу. Ингээ харахаар Лестер ер нь тоглолтод илүү довтлож тоглосон харагдаж байгаа. Тоглолтыг үзэх юм бол дундын шумдаа бөмбөг их булаацсан. Тэгээ аль нь сөрөг довтлогоо их явуулсан тоглолт болсон. Миний хувьд юу гэж дүгнсэн бэ гэх юм бол манай агт яг төвийн шумын хагас хамгаалагч аллага байна. Төвийн хагас хамгаалагч байхгүй. Тэгээд Эриксон байхгүй. Эриксон тоглохгүй болохоор ингээд тоглолт ер нь унаад замраагүй товтлдог. Тэгээд тоглоом нь яг үр бүтээлтэй юм байхгүй нэ гэж харагдаад байгаа. Тэгээд Добелли бол цэвэрлэгээний хагас хамгаалагч. Хажууд нь Сисоко гарчиж байгаа. Сисоко бол бас найруулах хийх төвшний айгуудад тоглож байхаар бас биш. Тэгээд Харри Винкс бол Премьер Лигт бол биеийн хүчний тоглолтоор жуултчаад байгаа. Дамжуулалтууд нь их сул явдаг. Өчтөд дамжуулт өгдөггүй. Дамжуултын хамгаалагч тоглогчнаас унших чадвартай. Тэгээс тоглогчийн хажуугаар тэгээд дриблинг хийгээд гүйх чадвар бас их муу учраас манайхаар ингээд түн шугам байхгүй. Байж болох ганц зүйл нь хамгаалт нь сайн учраас тэгээд яваад байна гэж хараад байна. Тийм болохоор Лестер бас форм сайтай биш байгаа. Мөртлөө тэгээд манайхайг бол илүүрхэд очичлоо. Ер нь бол тэгээд Мэдисон гэдэг ганцхан тоглогч л ер нь очичлаа гэж хараад байна би. Тэгээд хамгаалж чадсангүй. Мэдисоныг хамгаалж чадсангүй. Тэгээд жигүүрийн товтлогоо бас гайгүй. Өрөөс орой гайгүй товтлогоонд оролцдог хамгаалалтын сайн тулдаал ер нь явчлаа гэж харж байна. Тэгээд Харри Кейн нэг голыг одоо азны гол гэх цаашийн ур чадвар гэх юм жигсэн. Тэгээд яг тогтсон холбороо орсон гол гэхэд бүү сонио их сонин гол яваад орсон. За энэ гол ер нь ороогүй бол тэгээд 2 тэгээрээ дуусгасан тоглолт гэж би харж байна. Сүүлдээ хувьд бол болно одоо бид нар одоо вар үзээд дээрс тийм нэг эргэлзээтэй шүүлтээр тэгээд Ситиг бол 1 удаа 10 литр авчихсан. 1 удаа саяхан тэгээд тэнцсэн гэхээр бид нар бол миний хувьд одоо тэгээд вартаа одоо манах юм аа л одоо дандаа манай талд үлээнэ гэж юу аах вэ? Эсэлтэй шүүлтийг. Тийм болохоор вар дээр тийм нэг гоншгонот юм байхгүй. Харин Эриксон байхгүй бол тоглолт юм байна. Тэгээд уул нэг Аргентины Лосельсо гэдэг нөхрийг авсан. Тэгээд тоглоулахгүй байгаа. Тийм учраас төвийн шугамд анхаарах хэрэгтэй юм болоо гэсэн тоглолт. Төвийн шугам муу учраас Мэдисон тэгээд энэ тоглолтыг шийдчихлээ. Мен автай матч болсон.
тоглолтын шилдэг тоглогч болсон. За, Дод Лестер хоёрын тоглолтод миний хувьд нэг ийм л бодолтой байна. Та хоёр юу гэж бодож байна? Нөө тэр нөгөө хожигдсан ч гэсэн Harry Kane-ийг бол гоё голоосон л та. Яг эхлээд ингээ хальт харахад бол яг тэр хүн баг хөлөнд наагаа орсон юм шиг. Гисэн эдэж тэр хүн унж явах төр бөмбөгөө хараад мэдрэмжээрээ хөлөөрөө нь бол хатгаа явуулж илэлээ цохиод. Тэгэхээр нөгөө маш их зүтгэл байна. Хэрвээ эрүүл мэндэ ч юм уу бэртлийн төлөө бодвол тэр хүн бол зүгээр ингээ биеэрээ унах юм л та. Хачиж болно. Тий хайчиж болно. Тэр бол нэг тийм сонирм биш. Хайлаа хийнч буруутахгүй. Тэгэхэд тэрийг бас мэдрээ тэгээд цохиод унжиж нэг тэгэл тэр амар их зүтгэл гаргасан. Harry Kane бас нэг онцлог яг ингээ харахаар нэг тийм сул чөлөөтэй байхаараа гол ч юм уу гэж харахаар тийм биш. Яг тоглогчид удаан гэдэг дээрээ л голөгдөж байгаа. Зүтгэлгүй гэдэг дээр голөгдөж байгаа болохоос яг тийм бүжинсэн тоглолтондоос биений хувийн яг реакц гэж байгаа тийм ээ. Тэр биений нэг реакц гэж нэг тийм төрлийн юм байгаа шүү. Тэр нь бол бас их сайн байна гэж хараад байгаа. Тэр магадгүй тэр нэг 2 жил бас мэрэгэн боч болж байсан тэр тэрнтэй салч холбоотой хурдан тийм бүжигсэн бүмийг ол төгсгөх чадвар ч юм уу тий. Тэргээр л тэр энэ мэрэгэн боч өнөдөр ингээд том багийн бас тоглогчор байгаад байгаа хэл та. Тийм Эдисний хувьд бол угаасаа цаарцсан л та. Тэрүүчийн тоглолтууд дээр бол тийм төдөлсөн сайн байгаагүй шүү дээ. Тэгээ одоо ер нь баг форм олчж байгаа юм уу гэж харж шүү дээ. Түрүүний тоглолтод Лестер өмнөх 4-р зэрэг дээр болохоор Маньюд нийтгээр хожигдсан. Тэгээ тэр тоглолт Маньюд ч сайн байгаагүй. Лестер жоохон муу байсан. Тийм болохоор би ер нь Лестерийг хөнгөн хожиж байгаа болоо гэж сансан чинь тэгээд бидраас хамаагүй илүү юм байна. Тэгээ төвөн шогмон хагас хөвийн ангус хамгаалагч нь Делеманс, Энденди, Мэдсон 3 манай төвийн 3 ангусыг ер нь дээрлэхэл тоглолцлоо л да. Тийм болохоор манайх одоо Дөвлийн 8-ны цонхоор ч юм уу төвийн сайн хагас авах хэрэгтэй. Сквал Эриксентэйгээ уулзралаад тоглуулах хэрэгтэй. Сквал дайраа гаргадаг ч юм уу нэг тэг бүлтгэн нүд нэг өөрчлөлт хийхгүй бол болохгүй л санагдаж байна. За өөр зөвхөн ярих гэж байгаа багийн тоглолт юу лээ? Ямар тоглолт онцлог гэж бодож байна. Сити болон Ватфорд тоглолтыг онцлохоос аргагүй тоглолт болчихлоо. Одоо ягаад вэ гэвэл 8 тэг гэдэг үр дүн. Тэгээ хамгийн гол нь Ситигийн тухайд яасан бэ гэхээр Ганы Агуэро Силва за нөгөөх нь Де Брюн гол ер нь баталгаатай гараа маягтайгаар ерөөхдөө байгаа болохоос бусад фантазид тоглож байгаа хүмүүсийн хувьд бол өөр одоо бусад нь хэнэг гаргах гэдэг бол зүгээр л тоглолт эхлэхээс 30 минутын өмнөх л пепл мэдчихсэн зүйл боллоо. Тоглолтын тухайд гэх юм бол тэгэхээр энэ тоглолтын нөгөө стелийг найдажсэн хүмүүсийн хувьд бол огт сэргэнэш гараан гарахгүй бол найдыг үгүй хийсэн. Харин эсрэгээр Бенальдо Силва хэдэл хийгээд хамгаалагчдаас Атманди бүр клин шит тэгээд гол Дэбүрний болохоор чинь юу лээ? За 2 ассист 1 голтой. За Силва ч юм уу 1 гол. За ассист өгөөгүй юм байна. Гэт Агуэро 1 гол 1 ассист ч юм уу да ингээд Махрес 1 гол гэдэг ингээд нийтдээ 8 гол. Тэгээ энэ тоглолтын яг статистик харахаар Сити болохоор 22 хаалга зогсон байна уу? 28 зохиод 11 удаа хаалга онсон гэж байгаа. Гэтэл өмнөх тавьд болохоор Ватфордын тухайд болохоор Арсеналын эсрэг 31 удаа хаалга зохиод 16 удаа онсон боловч 2 гол авсан гэдэг нэг тийм нэг үзүүлэлттэй нэг давтагчдын чанар гэх юм уу нэг дуусах чадвар нэг хоёр багийн хувьд их энэ дээр хацуулагдаж байна л да. Сити тэгээд 18 минутанд 5 гол хийсэн. Тэгээ ер нь сэтгэл санаагаар ер нь тэгээд үгүй ийцэн л дээ Ватфордыг ер нь тэгээд эхний 15 минутанд 5 дээр хожигдож эхэлнэ гэж одоо ямар байлаа. Тийм тэгэхээр тэгээд дараагийн тавигтаа Силвагийн тухайд ч одоо
6 тойрог тоглолтод 1 гол 5 ассист өгчөд байгаа. Фантази зүгээс харах юм бол Агуэрогийн хувьд болохоор 6 тойрог дараалан голцсон гэдэг нэг үзүүлэлтээр одоо рекорд болчихж байгаа юм байна да. Тэгээ Премьер Лиг эхэлснээс хойш. За өвчин тэг Бүрнегийн хувьд бүр үзүүлэлт нь маш гоё байгаа. Тэгэхээр одоо фантазичдын хувьд бол одоо тэгээд ер нь хамгийн найдвартай нь бол ер нь тэгээд Бүрнэ бол Агуэро хоёр л болоод байна л да. Ситигийн зүгээс бол. Тэгэхээр нэг Бенадо Силва болон Махрез Стерлинг гол бол ер нь нэг жигүүт юм уу хоёр жигүүтээр өсөлдүүлэх маягтайгаар тоглох тийм тактикийн болов уу яа дотоотой гараад биш шүү хичээхгүй гэсэн юм санаалга болох шиг бол энэ удаагийн тоглолт бол Стерлинг ялчгүй гэдэг нөө удирлын ихний тойргууд дээр болохоор нөө Агуэро та барыг 1-0 гэж ер нь баг өрсөлдөх маягийн тийм хандлагууд гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд нөө тухайд бол ялч сонголтгүй байсан юм л да. Jesus байхгүй байсан. Тэгээд Jesus ирчингөт за чи бол яг тийм найдвартай биш шүү гэдгийг харуулчлаа л да сая. Тэгээд түрүүчийн тоглолтын дээр нөө хожигддаг. Тэр бол Норвич хожигддаг тэр тоглолт ер нь бол гарааны өрсөлтийг бараг тодорхой болгоод өгчлээ. Тэгээд Ситигийн хувьд болохоор нэг ямар ч үед ямар ч хүн гаргаж болно. Бас нэг бусад багуудад нэг тийм судлагдахгүй гэсэн тийм юм бол Пеп харуулж ирнэ л дээ. Бид нар бол одоо хэнийг ч гаргаж магадгүй тий. Энэ манай бүрэлдэхүүнд байгаа тоглогчтой бол ямар ч гараа гаргахад тоглох боломжтой тий. Ямар ч тоглолт үзүүлнэ л гэдэг нь л дээ. Довтлогч болно, хамгаалагч болно тий. Эсвэл мөнгө бариад найруулад тики-така явуулсан ч болохоор л дээ. Тэгэхээр Ситиг бол яг одоо бол ингэж судлаад яг ингэ хамгаална их тас хэцүү юм аа. Тэгээд Стерлинг бол найдвартай гараа биш гэдгийг тодорхойлчихлаа. Тэгээд одоо Jesus ирсэн үед магадгүй бэртэл хөвдөлтэй байсан үед бол өөр ах л та. За миний бас нэг тоглолт онцлог гэж бодож байна те. Арсенал Астон Виллагийн тоглолт байгаа. Энэ дээр Арсенал 41 дэх минутанд 10 болсон. За Maitland Niles гээд тоглогч одоо улаан хуцаас 2 шар карттай лоцоо гарсан. Тэр нь бол бараг тодорхой олчлоо ярилмаар 19-11 60 минут 60 минут цаана тэгээ 50 минут юм чинь очих юм байна да гэж бодсон. Тэгээ дээрэс нь Астон Вилла голод эхэлсэн. Тэгс чи харин эсрэгээр Арсенал маш их тэмцэлтэй сэтгэл зүйн өндөртэй тоглолоо. Тэгээ эдгээр нэг ингэж амар олон шар карт авч байгаа. Нийтдээ тэр улаан карт авснаас хойш дахиад 5 тоглогч шар ууц авчиж байгаа. Тэгэхээр ийм их зарлага одоо хөрл амсан ч гэсэн 3 оноо авч чадсан бас авштай юм уу. Тэгээ хоёр багийн хувьд бол яг тоглолтын агуулгын хувьд бол аль аль нь нэр нь хамгаалт гэх юм уу. Тэгээ бөмбөг эзэмшлээ, бөмбөг барилт гэж юм байхгүй. Бужигнсан тоглолтууд л явлаа л да. Тэгээ гоолууд бол ихэнхдээ л хоёр талаас нэг өндөр ур чадвар ихээс илүүтэйгээр багуудын хамгаалтын муугаас олж орсон голод байгаа. Астон Вилла ингээд болвол тэгэл ерөөсө барыг хоёулаа харагдана хиний Давид Луизийн л алдаа болчихж байгаа юм л да. Тэгээ эсрэгээр Астон Виллагийн хамгаалч гэсэн муу тэр харж байгаа л ерөөсө цохин тодорхой хүн бөмбөг засаад зөхиж байгаа тэр харж байгаа зөвхөлжлээ. Тэгээд хоёр багаас сайн гэх юм бол нэг хаалгач сайн байсан. Багтгүй хаалгач муу байсан бол нэлээд олон голтой бараг 5-4 ч юм уу 6-4 мөр тиймэрхүү байдалтай 6-5 ч юм уу тийм олон голын тоглолт болох магадaltaй тоглолт болж туссан л да сая. Хамгийн гоё гол бол тэр Абогийн хаалтаа цэглэлт бол гоё ясаа. Тэгээ бусд нь бол тэгээд өндөр ур чадварын гол гэж хэлэхэд бас хаашаач юм байна. Яг энэ Арсеналын тоглолтыг харж байхад бол тэгээд нөө Шака суугаад сэлгийн суугаад тоглолт баг сэргсэн гэж хэлж болохоор ч юм уу. Тэр нэг энэ дотроо багийн уур амьсгал тогтвортой биш байгаад байна гэж харж байгаа.
Абу багийн ахлагчийн тууд зүгээд Аа. бас зүтгэлтэй болоо шал өөр тоглолцож байгаа. Дээрэс нь гүндөөцсөн чинь юу ачиж байгаа шүү дээ. Тэр нь бол найруулах явчлаа гэж харж байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө Шака байсан бол тэр Шакагаар бөмбөг дамжин тэр хүний хувилбараар бараг тоглоно гэсэн үг шүү дээ. Тэр 100% биш гэхэд 60-70% таа. Тэгэхээр гүндөөцсөн чи өөрийнхөө мэдлэр бөмбөг авчихаар урагш бол маш зоригтой орж ирлээ л дээ. Тэгээд нэг пенальт авч ирсэн байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тоглолтын ур чадвар өөрөө болоод бас би бол ер нь маш ур чадвартай тийм тоглох шийдэ харуулж байгаа. Бараг сайн тоглолтоос харж байхад бол тэр скейл ур чадвар уян хат байдлаар ер нь Модричийн тоглолтоор бараг санагдуулах тийм тоглолт харж илээ. Тэгээ нэг Шакаг одоо нэг сэргийгээс сооход энэ Арсеналын фанатууд бүүдэд солгосон л да. Тэгээд нэг тоглолтын дараа хэвлэлийн баг болдгийн үеийн бол Унаа бол Шакаг өмөөцсөн миний бараг л хамгийн чухал тоглож гисэн мэдээлэл хийсэн л байлээ. Сэтгүүлчийн асуултанд. Яг нөгөө ялч тэхийн бол нэг одоо ингэ бүрэлдэхүүн суул байхад дээрээсээ дахиад нэг тоглогч багаас харгаа ачих юм хэцээлтэй. Яг нөгөө Шакагийн хувьд үнэлдэг их хүмүүс байгаа. Үнэлдэггүй ч бас нэг хэсэг хүмүүс байгаа. Миний харахаар тоглолтыг хэтэрхий удаагаад идэм шиг санагдаад иддэг. Гэтэл Арсеналын чи бүр нэг уц болсон зүйл чинь нэг сөрөг товтлогоо, хурдан товтлогоо байсан. Гэтэл одоо нэг Шака тэр нэг Унагийн хүсэж байгаа тэр нэг тогтцсон тоглолтоос товтлогоо эхлүүлэх тэр нэг зүйлд нэг хэрэгтэй юм болов. Гундаци бол бас тийм биш. Гундаци бол одоо өөрөө шууд ингээд товтлогооны хурцтай эхлүүлэх боломжтой тоглогч. Тэрэнд нь Абу тэгээд Пипе гэх мэт ур чадвар өндөртэй сөрөг товтлогооны тоглогчдод яг тохироод Шака гэх байралтаар бол тохирж өгөхгүй байх шиг байна л да. Абу бол бас яг системийн тоглогч бас биш шүү дээ. Николас Пипегас би яг системийн тоглогч гэж бас харахгүй байгаа. Тэр системийг гаждаг. Гажууд бол тийм нэг тоглогч нар байдаг. Унсан тоглолтыг өөрийнхөө ур чадвараа госон тоглолтод сэргээдэг тийм тоглогч нар байгаа болов гэж харсан. Бакуя Сока гэдэг залуу бас нэг Пипе Абу хоёр шиг тоглолттой залуу байлээ. Энэ залуу болохоор Арсеналын одоо 3 дахь одоо залуу тоглогч гэх юм уу? Премьер лигт анхны тоглолттой байсан. Төв тоглолт байсан. 3 дахь залуу тоглогч болж байгаа юм байна. Тэрний өмнөх нь болохоор Тес Фабригас, Тео Валкт хоёр байгаа юм байна. За тэгээд сая Абу Пипед нэг пенал өгж байгаа харагдсан. Гондозыг авчирсан пеналыг Абу бол нэг номерын пенал зогтох хүн. Тэгээд Пипе зогсон. Энэ нь болохоор Пипе сүүлийн удирлаас хойш одоо Европын 5 лигт 10 пеналт зогсон тоглогч болж байгаа юм байна л да. За энэ зогсон 3 тоглогчийн нэг болж байгаа гэсэн тийм нэг юм харагдчихээн. Тэгэхээр Пипегийн голуудыг бас их сайн харах хэрэгтэй болж тарж байна. Тэгэд Арсенал Вартфордын тоглолтод Арсенал 21 удаа хаалга руу зогсон. Мөртлөө 6 удаа л хаалга орно гэдэг бол миний хувьд бол маш муу үзүүлэлт. Тэгэхээр эндээс бол нөгөө миний тамгалж байгаагаар бол тэгээд бас нэг тоглолтын таймыг харахад Арсеналын тоглолтоо их замбраагүй тоглолтоонууд их явсан. Тэгээд зогсож байгаа нь яг ингээд холбраас биш тоглолчны бие даан шийдвэр гаргалт. Тэгээд хэцүү байдлаас зогсож байгаа цогцолтууд их харагдсан. Тийм учраас Унаг бас нэг Арсеналыг гой тоглохгүй байна даа ч юм уу гэсэн тийм юм бас харагдаж байна. Тэгээ яг өөрийнхөө нэг хүчээсэн тоглогч нараа тоглохгүй байна уу гэж харахаар бас энэ жилийн 8 минут чинь бас өөрийнх нь хүссэн л 8 минут байгаа болов уу гэж харж байна. Тэгэхээр энэ баг бас нэг Челси ингээд нэг 2 хуваагдсан шиг нэг 2 хуваагдах гэдэг байна уу. Унаа тэгээд нэг ганц хэсэг бүлэг тоглогч Унагийн тал гэтэл бас нэг хэсэг бүлэг тоглогч нэг өөртөө нэг тийм нэг тоглохны арга барилтай. Тэрнгүүрээ тоглох гээд сая бол тэгээд Унагийн мэдлээс тоглогчд тэгээд Унагийн мэдлийн тоглогчд ер нь тэгээд хожигдоод Арсеналын нөгөө
тоглогчд нь хожижлаа л гэж би хараад байна. Юм Шака сууснаар 71-ээс хойш ер нь тэгэл төөслөгдсөн л дөө Шака яваал. Тийм тэгэхээр энэ өнөө бол энэ байдлаараа удахгүй байх гэж би харж байгаа. Астон Вилла бас тийм өндөр формтой биш байгаа. Гэхдээ Астон Вилла үнэхээр сайн тоглосон байлээ. Ер нь тэгээд Лено бол хоёр маш аюултай бөмбөг хаасан. Гэтэл Арсеналын хамгаалалт бол шүүрэн шанах хിവэрээ л хэллээ. Тэгээд Давид Луис нэг тагнуулын үүрэгтэй энэ багт ирсэн юм шиг үнэхээр муу тийм нэг хамгаалалт үзүүлж байгаа. Давид Луисээс талаа дээр үзэгчл хийж байлаа шүү дээ. Тэгээд Сократес бол айгүй муутай хамгаалагч. Кошилны бас айгүй муутай хамгаалагч. Тэр нь хойно их хэцүү байлээ. Тэгтээ тэр Астон Виллагийн тэр юу бол хамгаалагч бас юм юм лээ. Зүгээр мэдээж энэ 5 шугам дотор байгаа бөмбөгийг хаашаа чамаагүй цөлөө холдуулах бөмбөгөөс баг айлын давтамжлаад дамжуул засч өгöd байгаа юм уу? Хойно тогтоогоо өгччихлээ. Тэрэн дээр би өөр гайхаад. За хэнийг гол тэр бүр улаан цагаан дамжуулсан л та. Сүүлийн гол хэнийг гол байлаа да. Сүүлэх бишээ. Сүүлээсээ хоёр Чемберсын гол дээр. Тийм Чемберсонд тийм дамжуулаад өгсөн. Хамгийн сүүлийн гол нь хаалтаа цагт байсан. Астон Вилла ер нь тэгээд хойноос 3-та 18 дугаар байранд явж байгаа. Тэгээд нэг 6 тоглолт тойрог байдлаар бол нэг хожил нэг тэнцээтэй л явж байгаа. Их формутай баг. Тэгэхээр Арсенал бас тийм сайн бишгээр ер нь Унагийн асуудал ер нь тэгээд 2-3 тойргийн дараа нь хурц тавьдаг байх гэж хараад байна. Өмнөх Ватфордтой тэнцэн тоглолтын дараа нэг Унаа аут гэдэг ерөнхийдөө бол ер нь тийм нэг хөдөлгөөн маягийн юм өмнөд эхэлсэн байлээ л дээ Лондонд. Тэгэхээр одоо тэгээд Унаа бол ер нь тэгээд одоо жоохон муу байх юм бол ер нь халагдах тийш хандах юм байна уу? Тэгээ одоо тэгээд нэг Арсенал ч юм бол маш том хүн байгаа шүү дээ. Формтой ч формгүй ч ер нь Арсенал бол гаргаж явах хэрэгтэй юм үзэл байгаад байгаа шүү дээ. Тэгээ үзэл гаргаж тоглохгүй нэг чинь дотроо хагаралтай байна. Тэгээ дээрээс Унаа өөрөө яг тоглогчтойгоо ерөөс уулзраа болж чадахгүй байна гэсэн юм харуулж байгаа юм л дээ. Үзэл гарах юм бол форм бол байгаад байгаа. Угаасаа өөрөө бол ямар төвшин тоглогч юм мэдчихэж байгаа тийм. Үзэл гарах юм бол бөмбөг байралт тийм довтлооны нэг хөлбөрөд бол маш гоё чөлөөтэй болж ирнэ. Довтлогчтой гэж бие зоох шаардлагагүй нэг тамирчид. Бие зоох шаардлагагүй гоё хөлбөрөөр тоглож болохоор. Тэгэхээр тийм тоглогчийг гаргаж ашиглаж чадахгүй байна. Тэгээд дотроо энэ гарсан хүмүүсээс одоо нэг тоглолтын дээр 6-7 шар удаа авч яах гэдэг чинь одоо ямар л байлиг байх вэ тий. Тэгээ Арсеналын тухайд одоо хэрвээ Унаа халагдвал юу баг Фреди Юнгбергийг баг одоо тасалжуулагч хийж байгаа. Өмнөх жил болохоор нэг Арсеналын залуучуудын шгшээг тасалжуулсан. Тэгээ Арсеналын актема санаа ашиглаж байгаа сүүлийн залуучууд нь харин итгэл хүлээлт гэх юм бол тоглож болохоор харагдаад байгаа учраас тэр нэг Юнгберг гэдэг чанга гарын доор бас тоглох юм бол бас өөр байж магадгүй гэж харагдаад байгаа. Тэгээ одоо цааш юу болохыг тэгээд одоо хүлээхээр үлдэж байна даа. За гурлаа Челси Ливерпул хоёрын түрүү төргийн оргил тоглолтын талаар хэлцээ тэгээд эх дөргөө тамгалцаая гэж бодож байна. За Челси Ливерпул хоёрын юу бол бөмбөг эзэмшилт их ойролцоо Челси 55% бүр илүү. Ливерпул 45% бөмбөг эзэмшилттэй. Хаалт руу зогсон цогцолтоор Челси 13 таалгаа зогсон бол Ливерпул 6 удаа хаалт руу зогсон байна. Хаалгаа онсон нь болохоор Челси 2 таалгаа онсон. Ливерпул 3 удаа хаалгаа онсон гэсэн үзүүлэлттэй. Болонгийн цогцолт болохоор Челси 6 удаа, Ливерпул 4 удаа. Алдааны хувьд гэх юм бол Челси 8 удаа алдаа гаргасан бол Ливерпул 13 удаа алдаа гаргасан байна. За ийм статистиктэй тоглолт өрнөсөн байна. За тэгээд 21 харьцаатай Ливерпул хоцныг хүн болгон мэдж байгаа байх. За энэ тоглолтыг дүгнэж ярил ямар хуу байх вэ? Энэ дээр ерөөсөө энэ дээр бол нэг баг агуулгад бол Челси илүү тоглосон. Яг нэг хожигдсан баяг илүү гэж хэлээс мохол. Гэхдээ ялчгүй Челси илүү тоглосон. Яг тэгэхээр төвийн хагас буюу нэг яг бөмбөг эзэмшилтэй нэртэл дээр нэг Челси илүүсэн Жоржино болон Канте гэдэг хоёр хагас хамгаалтын тоглогчтой бол тэгээд ялч илэрхсэн л дээ. Тэгээ
бөмбөг эзэмшил 55-45 гэ. Дээрээс нь дээр зөвхөн цохилтын тоо гэ тэ 13-6 гэхээр шал ойроод байгаа. Ливерпулийн хувьд одоо гаргасан алдааны тоо 13 гэж байгаа шүү дээ. 13 гэдэг чинь Челси илүү довтлож бөмбөг эзэмшиж тоглосон учраас тэрийг таслах процесс мэдээж баг ихэнхдээ алдаа гарах тэр нөхцөл байдлыг бий болгож байгаа юм л да. Миний хувьд бол энэ тоглолт их шудраг бос тоглолт болсон гэж хараад байгаа. Ливерпулийн хувьд бол 2-3 тоглогч нь улаан заваад бүр суучих хэмжээний төвчлүүд айгүй их гаргасан. Энэ бол тэгээд Челсийн тоглолчдыг гүйцэхгүй тэрж аваад үлдээд байсан. Тэр болгонд нь тэгээд шүүгч ер нь хууц сургаагүй. Челси бол үнэхээр сайн тоглосон. Тэгээд зарим тоглогчдын сүүл рүүгээ шатаж эхэлсэн. Аргагүй гэхдээ Ливерпул алдаа хийгээд тахад тэгээд шүүгч шүглүүлээгээл тэгэл бөмбөгийг өгсөн. Тэгэл болоо. Хууц байгаагүй. Гайхаад байгаа юм л да. За нэг удаа ингээд зөвхөн сануулаад өнгөрч болно. Тэгсэн чинь тоглолтын донд дахиад тэр үйл явдлыг 2 удаа давхцаж байгаа. Нэг тоглолтоор 3 удаа мэдээж хурдан давталгаа сөрөг давталгаа явж хахад тэрвэрэд ингээд бүр хамт унж байгаа баг нэг орон твтэж байгаа юм шиг хамт унж байгаа байхгүй тэрвэрэд. Тэгж яхад тийм санаатай хэлбэлээр хуудас ерөөсөө ганц шуудас ирээгүй. Тэгээ дээрэс нь Челсигийн нэг гол байсан. Булгийн цахилтаас орсон гол байлаа. Нэг тоглолтоос орсон. Тэрэн дээр вар зэ тооцоог тэр би ерөөсөө ойлгохгүй. Яагаад вар зэ хаалгачтай тоглоогүй, отон тоглолт байгаагүй. Гар хүрсэн агтаагүй. Гар хүрсэн юм байхгүй. Тэр одоо тэгэхээр ер нь тэгээд энэ өдрөл жоохон яг вар зэ тийм дөрөн байж магадгүй би бас сайн судлаа болох. Гэхдээ л тэр байтугай нэг бусад зүйлүүд дээр бол вар эзэхгүй шүүгчийн өөрөө эзэмжээ шийдэх асуудал байгаад байгаа шүү дээ. Тэр бол шүүгч вар эзэхгүй гэвэл бол тэр бол голоор тооцох юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яагаад тэгж тийм гол дээр одоо заавал вар эзэе гэж шийдвэр гаргасан гэдэг талбай шүүгчийн л эзэмжээ тоглолчлаа л да сая ер нь бол. Тийм. Яг энэ Ливерпулийн фанатууд жоохон сонсвол тэ дургуутч магадгүй. Гэтэ ер нь үлрэл ихснээс хойш Ливерпул Норвичтэй үлрэлтний тоглолтод тоглосон. Тэгээд тэр тоглолтод тэгээд Ливерпулийг айхуу хөшөөсөн. Энэ тэгээд үлрэл одоо болж байгаа нэг 6 тойргийн дараа харахад ер нь Ливерпул ер нь тэгээд тоглолтын дээр өшөөгцөр байгаа л шүүгчийн даваатай тоглосоор байгаа л одоо нэг ч хожигдлгүй хөөд ицсэн. Надад бол харагдаж байгаа. Тэрнээс биш Челсиг муу тоглосон гэж ягаад ч хожих ёстой баг нэг Челси байсан байх гэж би бодож ин л да. За тэгээд тоглолтын шилжилт болчоор Канте тодорсон байна. Тэгэхээр Лампорт ер нь тэгээд тоглогч нартайгаа уулзраа болоод эхэлж байгаа юм болоо да гэсэн бодол байна. Ливерпул бол төвийн хагас хамгаалагч их муу. Тэгээд сайн төвтэй багууд төв дэлгүүрхэд тоглож байна. Ливерпул харин уртлын 3 сөрөг тоглолтод гүйлгэн. Тэгээ хойно ер нь хамгаална, бүгд хамгаална. Тэгээ шимүү тоглолтоор хамгаална гэсэн тэр нэг онцгой хөлн бүг үзүүлээд байх шиг байна. Одоо үзэгчийн хувьд их ширүүн хамгаалттай тоглож байна. Тэгээ тэр голууд нь ч гэсэн ер нь бол яг ихтэй нэг тоглогчдын нэг сэтгэл зүйн байдлаас сэргэлэн байдал ч юм уу нэг тийм залжин тийм голууд байгаа гэдэг. Кантигийн хувьд бол үнэхээр сайн байсан. Ер нь өөрийнхөө хувьд бол яг л байрал дээр хийдэг бүх юмыг л хийж ирсэн. Тэгээд бас Челси туршлагатай тоглогч гэх юм бол Вильян л хамгийн туршлагатай бос таарах гэдэг нь Аспиер. Тэгээ бос нь хамгаалтууд бүгд туршлагагүй хамгаалагчтай. Кристенсен, Зома, Томорич гэдэг юм уу. Сая тэгээд Фермино одоо болонгоос ганцаараа юм шиг байж байгаа л мөрөгчлөө. Тэгээд тэн дээр тэгээд нэг хамгаалагчийн туршлагагүй байдлаас л ер нь очиж байгаа. Тэгэхээр Челси ингээд хамгаалтынхаа учрыг олоод эхлэх юм бол ер нь сайн тоглож үзэх боломжтой. Залуу тоглогчдын л тэр сэтгэл зүй байх шиг байна бас. Тэр Абрахам бол 100% гол алдчихлээ. Гарч ирээд тэр бол ямар ч багийн Премьер ямар ч багийн тоглогч ирэн гол тустай бол тэр хаалгач эсрэг ганцаараа л гарч ирж байгаа. Тэрэн дээр бол алдаал үзвэл тэгэхээр яалч нэг туршлага дутуу байна гэдгийг харагдсан. Дээрээс нь
Булгийн цохилтон дээр бол довтлогч хамгаалагч бүгдлээр нь хамгаална шүү дээ. Тэгэхээр хоёр давхарт бол өндөр хэмжээ Абрахам ч гэсэн Ферминийн тэрийг авч болох байхгүй юу. Тэгэхээр аль ч нөө Челсигийн тоглогчд арай туршлахгүй байна л да. Одоо нэ. Гэтэ яг удахгүй игээд хөчрөө олцсон. Ер нь тоглолтын агуулгын хувьд бол угаасаа сайн байсан л да. Ливерпулийн хувьд яг нэг төвийн хагас дээр нэг бөмбөг барих хүн байхгүй учраас байгаа. Гэхдээ тэр нь өөрийнх нь багийн хувьд болохоор тэр нэг тийм асуудал биш юм шиг харагдаад довтлохоо дээр сэрэл довтлохотой болохоор яг юм хагас сайтай багууд бол хэцүү байна л да. Тэ тоглоход бол ярь хосолчих гээд ажигчих гээд байгаа юм. За гурал эрх тойргийн багийнхаа ахлагч нарыг хэний сонгосон бэ гэдэг хэлцгээе. За миний хувьд болохоор одоо энэ 7 хоногийн тойрог дээр баян ахлагчаараа Салаг сонгогдсон байгаа. Абрахамыг сонгох боломжтой байж байгаа. Абрахамыг болохоор дэд ахлагчаар сонгоод Салагийг болохоор ахлагчаар сонгосон. За Ливерпул Шеффилдтэй тоглох болохоор хочж байгаа байхдаа баг 3 тэгмээр хочж байгаа болов гэсэн таамагтай байна. За тэрний ядч нэг бүмүнд Сала ассист юм уу гол хийх бэлгүүдээ доорож гисэн бодлоор Салаг сонгочлаа. Абрахамыг Челси Брайтонтэй тоглосон. Тэгээд Абрахамыг бас сонгох юм гэснээр бодож байгаа. Тэгээд хэлцчихлээ. За Пүкийг бас сонгох боломжтой байсан. Кристал Паластай тоглоно. Гэт энэ гурван сонголтоос ер нь тэгээд Салаг сонгочлоо. Стерлингийг бас эргэлдэж л байна. Тэгээд Пеп дахиад шийдгээд дахиад суулгачиж мэтгэл ах. Одоо Махрази юм форумтэй, Бернандо юм форумтэй. Тэгээд аргууд нь тэгт шийдээд тоглож байгаа гэдгийг харах юм бол. За Унагийн хувьд баян ахлагчаараа хэнийг сонгосон бэ? За миний хувьд одоогоор нэг Абрахамыг сонгоцсон байна. Нөгөө талбай дээр тоглоно. Брайтон эсрэг. Тэгээд талбай дээр тоглох болохоор Челси талбай дээр нэг тийм амар хожигдохгүй болов гэж хараад байна. Яг Ливерпул энэ Ситиг эсрэг боловоор байх. Тэгээд бусад багууд бол нэг талбай дээр хожигдоод байх болов гэж харж байгаа. Гэхдээ одоохонд бол яг тоглолтын өмнөх өдөр ч юм уу ирэх одоо Васан гарагийн дээр бол юу яач магадгүй. Хятадаас олчих магадгүй бодож байгаа. Яг одоо бол ийм сонгоцсон. Стерлингийг сонгох магадлал өндөр. Сала Стерлинг хоёрын нэгийг сонгох. Жишээл Фермино ч юм уу. Стерлинг одоо эх 7 хоногийн тоглолтод бол гарах байхаа энэ 7 дугаар тарихт. Яг тэгэхээр бас хоёр тоглолт дараал нь өнжүүлний ТФФ-д юу байхгүй. Энэ тоглолт хэрвээ ингээ форм гарчих юм бол тийм ээ. Аргуудын лиг бол дараагийн тойрог Стерлингийн шим хөлийг тас хэцүүлдэ 2-7 хоногийн өнжүүлээд нэгсэндээ 14 хоног тоглох гэсэн үг шүү дээ. Хэдий бэлтгэлтэй байж гисэн тоглолт бол шал өөр тийм ээ. Тэгэхээр Стерлинг бол энэ 7 хоногт тэр нь бол гарах байх. Зарж. Зөвхөн угаасаа ахлагч боломжтой тоглож гэх юм бол Апо байна. Тэгээд Агуэр хоёр л байгаа. Нэг дундын шугамд яг Сала байгаа. Гэхдээ би Салад юм нэг олон гол хийхгүй байхаа нэг ассист юм уу нэг гол хийх л баг. Гэхдээ нэг итгэхгүй байна л да. Нэг Sheffield United бас нэг автобустай тоглолчих болов уу гэд. Тэгээ юм бол Агуэрогоос сонгоч идөө тэгээд Паунтай байгаа тийм. Гимчгүй Агуэрогоо л сонгоно. Гимчүүл тэгээд одоо Апо юм уу Салаг л сонгоно доо. Агуэроч угаасаа одоохондоо номер 1 байгаа л да. Сонгохоос сан байх. Агуэра сон шүү. Эвертон эсрэг. Яана. Яагаад тэгэхээр би Эвертон бол одоо хамгийн өндөр хамгаалагчтай баг. Тэгээ хамгийн бэрхүү хамгаалагчтай баг. Тэгээ Пикфорд бол тэмч муу хаалгач биш. Товчлогын асуудалтай байгаа болохоос хамгаалалт бол асуудалгүй. Тийм болохоор би Агуэрогоос илүү Габриэл Жесус гээд тэгээ хичээл зүтгэлтэй тэр тоглогчийг оруулах болоо. Тэгээд гэж бодож байна. Тэгэх юм бол яалт ч нөгөө Стерлинг гарна л да. Харин тэгээд тоглолт хаагт өөр очлоо шүү дээ. Йоо, өндөр хамгаалалттай бол тэр чинь нэг тийм хурдтай биш шүү дээ Эвертон бол. Тэгэхээр нөгөө сөрөг довтлохоо хурдан довтлохоо их гол болчихж явах байх. Тэгэхээр нөгөө ялч сөрөг хурд гэхээр
хамгийн түрүүний сонголт Стерлинг л байгаа шүү дээ. Гарч ирээд жигүүр зөөрж өгөөд буцаа шахих чи суулгах шахих ч юм уу те. Эсвэл гарч өөрөө газараа гарч ирээд хийх ч юм уу. Тийм л хөлбөр байна. Сая түрүүчийн тоглолтоор Астон Вилла бол хөшөө шүү дээ. Йоо Watford бол хөшөө. Тэгэхээр чи эдгээр игээ дуртай хөлбөрөөр тоглож байгаа байхгүй юу? Тэр урдны тоглолтын дээр дээр 7 хоногт бол Стерлинг бол найдвартай гараал юм байна да. Бернардо Силва яад юм бол та одоо хедвер хийчихэд байдаг. Тактик явах юм бол Эвертон эсрэг үлэхэд зогцоол хаагдаад. Гэхдээ яг ингэж 2-7 хоног дараа л нэг форумд яг тоглолттой чадахгүй Бернардо Силва. Би бол ингэж боддоо байна л да. Стерлингийг гарах бах гэхдээ нэг юм гол авахгүй гэж бодоо саалаа гэж сонгосон. Тэгээ Стерлингийг магадгүй төвийн тоглогчоос тавьж магадгүй байх гэж би хараад байна. Яг тэр өдөрлийн өмнө тоглолтод Стерлинг дандаа төвийн тоглогчоор тоглосон. Тэгээ тиймч бас зөхгүй байгаагүй. Яг тоглоом тэр чигээрээ 6 хагас хамгаалагчтай тоглож байгаа гэсэн үг шүү дээ. Нэгч тоглогчгүй. Тэгээ Дантик атак авчиж байгаа. Тэгэхээр Пеп айвал энэ тоглолтод нэг хөлбөр туршиж үзэж магадгүй болов. Ситигүүд хамгийн санаа зовж байгаа зүйл нь хамгаалалт нь учраас сүүлийн 2 тоглолтод Фернандо төвийн хамгаалагчаар тоглолоо. Бүр нэг сонирн. Тэгэхээр бүр хамгаалагчгүй болчиход байна л да. Төвийн хамгаалагчгүй. Тэгэхээр бас хэцүү болчиход байна. Эвертон бас тоглоход Ричардсон Бенатагийн чинь заван шүү Ситиг. харин тэгэхээр хамгаалалт нь хэцүү учраас. Гэтэ Стерлинг жигүүрт харах уу? Одоо нэг Жесус байгаа. Аквера ихэр 2 тоглогч хараа Стерлинг төвийн тоглогч төр бол одоо арай л Гахгүй байх гэж бодсон. байрсаар байх. Нөгөө эрийг альтыг ин жигүүрт тавих юм бол тэрээр шуглаа шүү дээ. Тий. Тэгэхээр аль чи тэрээр нэг нь бол гарна. Тэгээ харин тэрээр тэг хим гарах вэ гэдэг л байна л да. Нэг тойргийн тоглолтуудаас нэг тоглолт онцож таамгаа хэлээд тэгээд подкаст өндөрлцгөө итөө. За өнөөгийн үед аль тоглолтыг гой тоглолт болох болов олон голтой үзүүштэй тоглолт болох болов гэж таамаглаж байна. За зүүштэй тоглолт гэх юм бол энэ Wolves Wolverhampton Watford хоёрын тоглолт гоё болох гэж бодож байна. Том багууд ихээс илүүтэй Crystal Palace Norwich хоёр ч гэсэн бас гоё тоглолт гарах байх. Чарж байна да. Arsenal United хоёр яг одоо хоёулаа уучраа болохгүй хоёр багаас хинд яаж уучраа болох вэ гэдэг хоёр юм гарч ирэх байх. Магадгүй энэ дээр нэг турсан туршилтуудаас ер нь бол хинийхээ дээр гарах вэ гэдэг тоглолттой байна. Одоо удирдлын туршилт гайгүй дөрвөлөө орно гэж үзэх юм бол энэ тоглолт бас хоёр багийн хин дөрвөлөө орж чадах вэ гэдэг дээр шийдвэр гаргах байх. Олд Траффорд ер нь Арсенал хожихгүй. Сүүлийн баг олон жил хожоогүй. Ер нь бол хожигдноо. Яг одоо Говныг нэгэ хожигдох байх гэж би баг бодоод байна. Аваач өмнөх жил юм уу 8-2 гэдэг түүхээ давчихгүй байлгүй дээ. Одоогийн Арсеналыг хамгаалдаг бодох юм бол баг давтаж магадгүй л харагдаад байна. Даанч Маню давтахны очроо олохгүй байна да аз олж. Яг энэ миний Арсенал болоод баг Арсенал хожиж байгаа гэж хараад. Яг одоо болоод яг Арсенал бол гоё болох гээд байна л да. Яг хамгаалтын нэг жаахан л асуудал байна. Бусдаар бол асуудал. Хагас дээр бол тийм муу биш шүү дээ. Довтлогон дээр ч муу биш байхгүй. Зөвхөн хамгаалтан дээр л тэр Луиз одоо жоохон хичээгээ тоглож байгаа юм бол Арсенал орыг хожигдохгүй байх магадлал хангалттай байна. Луиз орон Шакагаа хамгаалж байдаг байхгүй дүү. Баг хашаа татаад тэгээд тавьчих орог болж. Арсеналын хувьд яг төв хэлэх юм ачиж нөгөө фантази тоглолтын үед Майкл Найлс одоо нөгөө бас маш олон фантази тоглолтод авцсан байсан. Тэгээ тийм учраас ерөнхийдөө улаан авцсан учраас 3 тоглолт тоглохгүй байх. Тэгээд тэгэхээр нөгөө зараад Калум Чемберсийг авах юм бол тэр бараг даун зүгэл одоо гарах нь бараг тодорхой болж байгаа шиг байна. Тэр бас тийм муу хамгаалагч биш нэлээд сайжирдсан байлээ. Тэгээ яг би унаад итгэхгүй байна л да нөгөө нэгдсэн системтэй нөгөө Писапко тоглуулад замраагүй тоглолт үүсгээд байгаа учраас унаагаас өөр хүн тасалж болох юм бол одоо Маниг хожно гэж л итгэмээр л. За би бол Маниг одоо
хожныг юусоо бодохгүй. Яа тэгэхээр сүүлийн 2 тоглолтын юу харахаар айгүй муу. Өнгөрсөн даргийн тоглолтын тойрог дээр West Ham 2-1 хожигдсон. Европа лиг дээр Казахстаны Астана гэдэг багтай 1-0-ээр арай ч юу хоцсон. Тэгээд Астана гэдэг баг бараг товтлоогүй. Маню товтлсон гэхдээ бүр нэг олигтой товтлогоо нэг ч үзүүлээгүй. Гээ харахаар Казахстаны хөлбөмбөг бүх хэрэллээ. Тэгээд Мануч одоо ямар төвчний баг үлээ. Талбай дээр одоо хичнээн тэрбум төгрөг одоо евро гэх юм уу да гүйж байгаа билээ гэд харахаар тийм болохоор би бол Манут итгэхгүй л байна. Тэр тоглолтын дээр Араш Спорт нэг хүртэл гараад тэгээд сүүлд сэлгэнээс Мата нүртэл гараад арай ч төгсгөл дээр нэг ганц гол хийсэн шүү дээ. За тэгээд West Ham бол ер нь бол тэгээ Манугаар дээл гэж тоглосон Мануг. Тэгээд тоглогч гээ харахаар Гэтэ яг агуулгаараа харахад одоо ингэ сайн батхаараас хэрвээ 2 давхрын тоглолтод бол бараг Арсенал дийлэхгүй юм шүү. Харин дийлэхгүй. Тий. Одоо Rashford, Pogba энэ төр бүлгийн зөвлөлт авах юм бол дийлэхгүй л юм. Дийлэхгүй. Магадгүй нэг сөрөг тоглохоогоор л Арсенал хожих Харин тийм. Хорд байгаа. Хордоор би Арсенал хамаагүй илүүрх юм гэж бодож байна л да. Яагаад тэгэхээр нөгөө түүний хамгаалагчд нь удаан. Манюгийн түүний хамгаалагчд удаан. Түүний хагсууд нас удаан. За түүний хагсаас юу Пред нь хамгийн айгуу хурдан байж магадгүй. Гэхдээ би бас Pogba тоглоно гэж бодохгүй л байна. Яг тэгвэл Pogba асуудалтай байгаа. Ер нь сошиал орон тоглохгүй байх гэж хараад байна. Тэгээ аль тасчуулагч нь асуудалтай, багийнхэн хоорондоо асуудалтай. Дотроо 2-3 хуваагдсан нэг 2 баг тэгээд одоо нөгөө том нэр нь авч явж байгаа 2 баг тоглохын дээ. Түүхэн л байгаа болохоос ш. Яг нөгөө бодит байдалтай харах юм бол одоо нэг 2 Everton ч юм уу тий. 2 нөгөө Bournemouth ч юм уу тоглох гэдэг шүү дээ. Ер нь бол том нэрэлтэй үлдснээсээ ш. Шийдэж харах гэдэг. Яна ер нь баг таамаглахад хэцүү юм. Ер нь хөлбөрүүд нь л тийм. Манюг хожихгүй ахал гэж байна. Арсеналыг хожих болоо. Гэтэ нэг олон гол зүрхээр хожихгүй байх гэж харж байна. За өөр онцлогтой тоглолт гэх юм бол за миний хувьд бол энэ Everton City тоглолтыг энэ боломж гаргал үзчихээр санагдчихээн. City ямар байлтай тоглох нь вэ? Everton бас яаж тоглох нь вэ гэдэг надад их сонио байна. За City-гийн хамгаалалт асуудалтай мөртлөө дөнгөж 6 гол алдсан. Гэтэл хамгийн бага алдсан 2 баг гэх юм бол Liverpool, Leicester City-ээр 5 гол алдсан гэхээр их сонин тоглолт болох гэдэг. Everton бас тоглогоо сайн шиг мөртлөө дөнгөж 5 гол оруулсан гээл асуудлуудаас байна. Энэ тойргууд ер нь багуудын нөгөө чансаг ер нь гаргаж ирэх боломжтой тойрог гэж миний хувьд харагдаж байна. Sheffield United одоо Станик Liverpool-тэй үдшиж тарах байхаа. Ер нь тэгээ Sheffield United хамгаалтыг бас дажгүй байгаа. Дөнгөж 7 гол доос гарч ирсэн багийн хувьд тэгэхээр 7 гол бол бас сайн үзүүлэлт байна. 6 гол алдсан. Тэгэхээр би бол энэ тоглолтыг бол онцлохоор л юм байна. За. Ингээд Тооныг нь харах юм бол Bournemouth West Ham хоёрын тоглолт бол хоёр яг Формтой хоёр баг тоглох болж байна л да. Форм олж байгаа гэх юм уу? Сүүлийн одоо нэг хоёр тоглолтыг харах юм бол дандаа хоёулаа хожидсан. Тэгэхээр энэ тоглолт их голтой гайгүй тоглолт болох байхаа гэж харж байна. Энэ бас жоо үзүүштэй тоглолт. Хоёр талд нь хоёуланд нь гоё давтагч нь байж, дундын шугам бас дайжгүй. Хамгаалт дайжгүй. Bournemouth-ийн хувьд ч одоо нэг 2 Wilson-тэй олцоод байна сүүлийн үед. Harry Wilson гэдэг нэг залуу байгаа. Тий, Harry Wilson саяны 50 Wilson гэдэг 50-аас голцсон. Harry Wilson нээлт олчлаа л да.
Тэгээ нэг Фрезерийн нэг өгүүлэгдэд байгаа орон зайг нөгөө нөхөөд байна л да бас. Харин тэр нөгөө сужаа шахах хийснээр одоо энэ дараагийн нөгөө Фрезер чинь харыг хийсэн үгээд асуугаад байсан чинь бараг л болчихж байгаа шиг байна. Тийм байна. За ерөнхийдөө тэгээд бусад багууд ер нь тэгээд 90 бэрээ хожилцож байгаа ах уу. Челси Брайтон Альбаны хожиж байгаа ах. Манайх Саутгемптны хожиж байгаа боллоо. Лестер Ньюкаслыг хожиж байгаа боллоо. Гээд юм. Тичэн. За ингээд өндөрлөх үедээ хэвлээ. За тэгээд сонжирхгүй жаа сонжираад. За дараагийн тавигт уулзцаая. Дараагийн тавигт уулзцаая. Английн Премьер Лиг болон Фантази Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Ток подкаст